За сөрөг довтлон чилжсэн инрэл. За Нимочор. Анхбаатар. Батсуурын зөвхөлт. За Нана дамжуултыг өгсөн. Тэмүүлэн бөмбөглчлаа Батсуур. Нэг аргалаа гараад ирсэн. Булангийн зөвлөлтийг хамтаа харцгаая. Анхбаатар. Ярагшаа дамжуултыг за нэг дараар хаалтанд үзэгсэн. За ёстой гоё үзүүштэй гол орлоо. Батсуурын супер зөвлөлт байлаа. За ингээд дооны ярцаа 2-ыг болж за Батсуур бөмбөгийн ард ирсэн. За сайн зөвлөлт гүйцэтгэдэг тамирчин да Батсуур. Тоглолтын дооны ярцаа 2-ыг боллоо. За Батсуурын хувьд бол өнөөдөр хөдөлгөөнгүй бөмбөгийн мэрэгжилтэн шиг л байх чинь дээ. За яг тэр бадам сэрээждгийн дээр Батсуурын зөвхөлт тоглолтын дооны ирсэн 17-4 болсон. За тэгээ ялч бас Батсуурын хувьд бол цохилт сайтай тоглогч л доо. Жис нэлээд хэцүү техник үзүүлсэн. За бөмбөгийн ерөөсөдөө тогтоохгүй. Батсуур нэгийг аргалсан солгоолийн зөвлөлт. Зя солгоолоор Батсуур тоглолтын дооны ярцаг 2-1 болгожээ. За Батсуурын цогцолтууд бол баруун зөнгөө гой ордгоо яалтчихва. За сая яг баруун дараа тун гой цогцлоо. Зя солгоолийн төв илхөөс хөлийн төв хэсгээр хаалгаруу тун гой юмсан цогцолтыг хийлээ. Гой дамжуултыг гаргаад өгсөн буцаа өөр дээр гой дамжуулт ирсэн. Тоглолтын тооны ярьцсан. 3-2 болж. Санченс ер нь бол дамжуулт л явах болоо да. Цохоход бол бас арай хурцсан зүг гэсэн. Тоглолтын тооны ярьцсан 1-ийг болжээ. За Батсуурын хувьд бол маш сайн зөвхөдөг тамирчаа. Тэгээд нэлээд өвчтэй цохилт нь бол тоглолтын тооны ярьцаг нээлээ. Санч бол нэлээд хурцсан цогцол байсан тэгээд за бөмбөн дээр Батсуур эндээс шууд цохих юм болоо да. За Батсуур эндээс шууд цохоод хаалгач юм баруун болгонд тун юмсаг голыг оруулж байна. За сая ч гэсэн гой цохлоо да Батсуур. Бөмбөө тавиад шууд цохчихсан. За энэ гой цохол оржээ. Техникч гой орж. Яг оноотой болоод хаул клубын дээр бичигдэж эхэлнэ. Бүсдэгтийн 7 дугаар байрт. За Батсуурын хүчтэй цохилт байсан. За яг гой суулцааг нь мэдрэл зогчлоо доо. Энэ удаашруулсан бичлэг дээрээс илүү сайн харагдана. Яг тэр хоёр тоглогчийн завсраар Шанцал Улаанбаатар 19 голыг оруулсан байна да.
sees my own silhouette. I'm getting stronger, step by step. The clock is ticking, but there's no time for regrets. I've been flying from town to town, from London to Taiwan. I've been all around the globe trying to protect your soul.